Үүсгүүр асаах дараалал. Шатхууны хаалтыг нээх, он байрлалд байрлуулах. Агаарын хаалтыг нээх, сумны дагуу түлхэх. Цахилгаан үүсгүүрийн түлхүүрийг он горимд шилжүүлэх. Цахилгаан үүсгүүрийн түлхүүрийг старт горимд шилжүүлж үүсгүүрийг асаана. Цахилгаан үүсгүүрийг ассны дараа үүсгүүр дээр байрлах цахилгааны автоматыг дээш нь шилжүүлж хүчтэлд залгаж үүсгүүрийн хянах самбарт гарах хүчтлийн төвшинг хянана. Хүчтлийн төвшин 380-аас 390 вольт байна. Хүчтлийн төвшинг шалгасны дараа автоматыг буулгаж үүсгүүрийг 3-аас 5 минут ачаалал өгөхгүй ажилуулсны дараа цахилгаан үүсгүүрийг унтраана. Цахилгаан үүсгүүрийг унтарсны дараа үүсгүүр болон шатхуун түгээх станцын байрыг холболтын кабелаар холбоно. Цахилгаан үүсгүүрийн холболтууд хийж дууссаны дараа дарааллын дагуу цахилгаан үүсгүүрийг асааж, цахилгаан үүсгүүрийн цахилгааны автоматыг дээш сөхөж хүчтэлд залгана.